KFC болон Subway-ийн киоск машиныг хамтдаа сайжруулж үзье. За сайжруулахын тулд хамгийн түрүүнд судалгааны ажил явагддаг гэсэн үг. За үүнийг задлаад хэлбэл эрэл хайгуулын суралцсан, ажиглан, анзаарна маш олон зүйлсийг нээлттэйгээр хүлээж авах шаардлагатай гэсэн үг. I don't understand. Okay. What did it say? What does it mean? This is mean next. This is cancel. Okay. I can pay it for free. One year. Because you guys are taste. Okay. Thanks. За асуудлуудаа бүгдээ цуглуулчихлаа. Одоо дүгнэж базаад анализ хийнэ гэсэн үг. За тэгээ судалгаа маань 3 хэсгээс бүрдэж байгаа. Эхнийх нь болохоор та бүгдийн анзаарч байгаагаар би өөрөө ажиглаад оролдоод хурц тунсан зүйлсээ танилцуулж авсан гэсэн үг. За хоёрт нь болохоор user test буюу хүмүүст даалгавар өгөөд хамт ярилцаад гацангууд нь жоохон ажиллаж байгаа чиглүүлээд аваа явсан гэсэн үг. Okay, sorry. Maybe cancel. За гуравт нь болохоор холоос ажиглаад хүмүүс хэрхэн ашиглаж гин, орхиод явж гин үү, яаж гин гэдгийг анзаараад тэмдэглэсэн төсөөд байгаа гэсэн үг. За тэгээ хамгийн гол дүгнэлт хэсэг рүү оръё. За энэ удаагийн бичлэгээр илүү топ фактуудыг та бүхэнд дурдаа авчия. За ямар ч хэлсэн Монгол хүмүүс маань бол хэвшлэн ашиглаа сурчсан монгол хэл дээр байгаа болохоор асуудалгүй явж байлээ. За тэгээ тэдний хувьд бол төлбөрийн асуудал бол чухал байсан. Хоёрт нь гэвэл гадаад хүмүүс болон анх удаа үйлчлүүлж байгаа хүмүүс маань орхиод явж исэн хандлагыг аягүй ажиглагдсан. Хамгийн түрүүнд хэл сонгох гэж байгаа хэсэг байгаа ч гэсэн дундаас нь төөрөөд Subway KFC-ээр үйлчлүүлэхгүй орхио гарч исэн үзүүлэлт байсан. За тэгээ хамгийн дүгнэж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй тусдаа зүйл нь энэ зүйл маань ажиллаж байгаа зүйл. Нөгөө талдаа гоо зүүн маш гоё таалагдсан. Visual-ийн хувьд бол надад аягүй таалагдсан. Илүү better, илүү бүтээмжтэй байх үүднээс судалгаа хийж байгаа гэдгийг та бүхэн ойлгоорой. За ингээ эхний хэсэг маань дуслаа. Дараагийн хэсэг хэдүүлээ шийдэл гаргая явнаа. За тэгээ анхаарал хандуулсан хүмүүстээ бүгдэнд баярлалаа.